За Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн өнөөдөр Орхон аймагт нээлттэй. Нээлтийн дараа хүнс үдэ аж ахуйн газрынхантайгаа уулзаад мөн одоо тухайн орон нутгийн хүнсний үйлдвэрүүдээр ороод явж байгаа. Өнөөдөр одоо Орхон аймаг дахь усны үйлдвэр мөн одоо махны үйлдвэр ороод танилцж байна. Эрдэнэт мах маркет бол одоо Германы таван төхөөрөмжөөр үйлдвэрээ бүрэн шинчилжээ. Дээрээс нь одоо Орхон аймгийнхаа махны хэрэгцээг 100% хангаад дээрээс нь хүнсний одоо дэлгүүрүүд болон супермаркет, ресторан, кетерингийн үйлчилгээний компаниудад эднийхээс худалдаж авдаг юм байна. Тэгээд стандарт бүрэн нийцсэн ийм сайхан махыг англин ялгаад энэ одоо бүх төрлийн одоо үйлчлэгийг нэг дараа үзүүлдэг юм байна. Махан англи ялгана, дотор дайвар эрхтнийг англи ялгана. Тэр хүнсний хувьсгалын хүрээнд бол эдний компанийн хувьд бол техникийн одоо бүрэн шинжилт хийсэн. Одоо бүх төрлийн махан бүтээгдэхүүнээр Орхон аймгийг хангаад дээр нь одоо ресторан, кетерингийн үйлчилгээний олон одоо байгууллагуудыг стандарт бүрэн хангагдсан одоо бүтэн үйлдвэрлэлийн шугамудаар дамжиж орж ирээд хамгийн эцсийн ийм бүтээгдэхүүн гарч байна. Энэ бол бүгд лабораторийн шинжилгээнд орсон хамгийн сүүлийн үеийн Герман таван төхөөрөмжөөр бүрэн томилогдсон ийм сайхан үйлдвэр байна.